За бүгдийн амгалан альтгая. За өнөөдөр орчин таажууд өргөжлүүлээд уншия. За бид нар өмнө нь гол асуудал бол хажиг юу гэсэн бэ гэхээр дондом яндаг ба нэ шэсог хорлоо тамын доогоор га дамбууд инши жонхордон хорлоо барвын цанши шэрүүн юмбын доо давуу данданжин дор дэлбэр даваала самны дэлцүүл дааврууд одоо мэдтээ тэ га дамбууд инши жонхорж пүнсүж чойн мөрөнгө санаж дон дамбар юдурсан би гоншидон гомбо галуур дамбын гоноо тийм ээ га дамбууд инши чонхроор бол пумбу тэргүүтэ чойн нам арингийн цанижс дон дамбар ёдур сүмбийн тийм ээ пумбу лаасууга дон дамбар ёдва арингийн цанижс дон дамбар ёд гэж айлтсан гонши гомбо хоёр бол галва имбийн чаана тийм ээ галвар дэмбийн гоноо данданжин доо юмаа гэж аранлаг бол ингэж дамжаа тавьсан байгаа. За түүнийгээ л одоо баталгаагийн үзүүлээд байгаа тийм ээ. Пүнсүжийн чойн нам болвол рангийн цанижс дон дамбар ёдурсан би гоншидон гомбо галвар дамбын гоноо данданжин доо гэсэн тийм ээ. За энэ одоо хоёр даг godолсны одоо нэгдүгээр даг дамбууга бол одоо ингээ батлаад явж байгаа. За шаян га дамбууд инши чонхоржин гоншидон гомбо галва ямбар таал гэж. Га дамбуу диншин чонхоржин гоншидон гомбо галвартал чидэн ёдур дамбын хорлоо дамбын гоншидон гомбо галва юм бэж гэж. Чидэн ёдур дамбын хорлоо дамбуу гонши гомбо галвэчэр дэртэл чирэл дононгийн шива чирэл дондуу навын шива те чирэл дондуу дүүр навын шива жева дэ гэж. За гадна талын утга бол үннээсээ бүтсэн юм шиг үзэгдэж байгаа. Тэгж харж байгаа тийм одоо бидэнд бол оюун ухаан төрж байгаа. Жева дэ доодын гонши иншин гомбо маян гэж. Гонши иншин гомбо маян гэж тийм ээ. За тэр чидэн юу гэж вэ? Чирэл дононгийн шива жева дэ доодын гонши иншин гомбо маян. Чирэлжин дон ёдва дэ доодын гомбо иншин гонши маян бэж. Дамбуу дэртэл намдэл майрыг гилэд дагнитла. За майрыг тийм ээ одоо эс мэдсэн мунхаг эс мэдсэн үл мэдэх одоо бодит байдал жинхэнэ оршихуйг эс мэдсэн одоо тийм үл мэдхээр бол ингээ бүрхэгдсэн. За жидаранжин лад байна. Намрыг дээшин мин намбаа гэж. Тийм ээ. Жидаранжин лад байна. Жидар дайвын ранги жанла дойно жева. Энэ бол яах нь намрыг дээшин мин намбаа гэж. За намбар регва буюу одоо за намбар регва гэж бол симзамбаа гэж бас хэлдэг, умаар анжудваа гэж бас намбар регва гэж бас хэлэх байдаг те. За тэр бол тэр одоо юу гэх юм бэ? Харагдах байдал нь одоо гадна талаасаа бүтсэн юм шиг байгаа тийм ээ. Ингэж харагдаж байгаа. Тэр дагуугаа бол биш юм аа. Жижүр раврав лаасуух шин гэж. Жижүр раврав лаасуух шин гэдэг нь бол одоо одоо янз бүрийн байдлаар юм хум бүрэлзээд ч юм уу янз бүрийн шалтгаанаар юмсыг бол одоо бодит байдлаас нь өөрөөр харах бол байдаг шүү дээ тийм ээ. За тэгээ гол нь юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр чирэл дононгийн шива гадна талын утгыг үзэж байгаа тийм одоо мэдлэл төрж байгаа. Уул нь бол гадна талын юу бол хүлээн зөвшөөрөхгүй гадна талын утга үннээсээ бүтсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч тэгж бүтсэн мэд үзэгдэж харагдаж байгаа тийм шив бол төрж байгаа шүү дээ тийм ээ. За тэрийг үзүүлж байгаа. Шив адам. За илүү тодорхой энэ хойно тайлбарлана. За нишүү баала ранги савн ганласу намрыг
нанва ганжунва дэдэн дийн жимчидний намба нису төбэсүн шэсүн бичэр. За чима дэртаал чидэн ядур дамбын хорлоо дамбын доён гомбо нянтой дэвийн додвадар найжаанс гонши умава рандуглаян хайлан чугва шиг гойвэж гэж. За га дамбууд иншиж өнгөрж гоншидон гомбо галваа юм гэсэн тийм ээ. Тэгээд чидэн ядур дамбын хорлоо дамбын гоншидон гомбо галваа юм бичэр дэртэл гэчээд чирэл дононгийн шива живаде доён доодын гомбо иншин гонши иншин гомбо маян чирэлжин дон ядууде доодын гомбо ин гонши маян гэсэн. За энэ гол одоо дүүлэх гээд байгаа юм маань бол энэ шүү дээ тийм ээ. Чирэл дононгийн шива живаде доодын гонши иншин гомбо маян чирэл дононгийн чирэлжин дон ядууде доодын гомбо иншин гонши маян гэсэн. Ийм л хоёр даг готлон төвлөдөө шүү дээ тийм ээ. За тэгээд чимад эртэл юу гэсэн. Чимад эртэл чидэн ядур дамбын хорлоо дамбын доён гомбо нянтой дэвийн додвадар найжан гонши болвол умаа рандуглаян хайлан чугва шиг гойвэчэр. Хонорэ доодын гомбо мэвэртал чирэл дононгийн шива живаде дийн гомбо маянбар чирэлжин дон ядууде дийн гомбо имбийн чадвар тадвэчэр гэж. Доодын гомбо мэвэртал чирэл дононгийн шива живаде доодын гомбо маянбар чирэлжин дон ядууде доодын гомбо имбийн чадвар. Чирэл дононгийн шива жива гэж. Чирэл дондоо намын шива живаде доодын гомбо маян гэж. Харин чирэлжин дон ядууде доодын гомбо ин гэж. За энэ умаар анжидуу ёс шүү дээ тийм ээ. Умаар анжидуу ёсонд бол чидэн хайлгаж байгаа шүү дээ тийм ээ. Дона доодын дэндум мэвэртал додвичэр. Дона доодын жожон дон мэвэртал. Доодын дэндум гэдэг чинь доодын гомбоогоо хэлж байгаа шүү дээ. Доодын гомбо додвичэр. Дона доодын жожон дон буюу өгүүлэх түүний утга үзүүлэх гээд байгаа зүйлийнх нь утга нь бол байхгүй мó гэж. Доодын дэндум мэвэртал додвичэр. Дона доодын жожон дон мэвэртал додвичэр. Дона доодын ранжу мишеви гуналанда маравын аг ямбартал гэж. Жожон дон буюу өгүүлэх түүний утга нь байхгүй бол доодын ранжу мишеви гуналанда гэж. Тэр судрыг айлцсан шалтгаан нь бол одоо бүр үл мэдэх, эс мэдхээр одоо бүр гүнэн ланна тийм ээ. Зүгээр мэдхгүйгээр ярьсан юм л гэсэн санаа. Тийм өгүүлэх гээд байгаа утга нь угаасаа байхгүй болвол тийм ээ гадна талын утгыг яриад байгаа шүү дээ. Гадна талын утга гэдэг юм байхгүй гэх юм бол тэгвэл гадна талын утгыг ингээд үзүүлсэн гээд байгаа үсттэй. Чирэлжин дон ядва гэсэн шүү дээ. Чирэлжин дон ядва доодын гомбо ин гэсэн. Тэгсэн мөртлөө үзүүлж байгаа доодын дэндун байхгүй гэсэн. Дэндун юу юм? Чирэлжин дон шүү дээ. Чирэлжин дон ядваде доодын дэндун. Тэгээ доодын чирэлжин дон ядваде доодын гомбо ин гिचээд. Нөгөөд бол доодын дэндун мэд гэх юм бол эн чин ранжу мишеви гуналанда маравын аг юм бартал. Дээр ангийн жожа рангийн жожан донжис домбын жожижин аг юм бич гэж. Донжис домбо гэдэг нь юу гэсэн үг гэхээр өгүүлбэтгүүн нь байхгүй л гэсэн санаа. Энэ домбо гэдэг нь хоосон тийм өгүүлбэтгүүний утгаар хоосорсон гэдэг нь бол өгүүлбэтгүүн байхгүй л гэсэн үг. Хилээд байгаа яриад байгаа юм нь угаасаа байхгүй, оршин байдгүй юм яриад байгаа мó гэж. Тийм одоо жожижин аг буюу одоо живүү жодоо жигэнлэ жунгын аг юм бартаал гэсэн санаа. За энгийнээр хэлэх юм бол ингэж штэ тий. Чирэл дононгийн шива живаде тийм шив төрж байгаа нь бол доодын гомбо бишээ гонши ин. Гомбо нь юу юм бэ гэхээр чирэлжин дон ядва юм аа. Гэхдээ чирэлжин
доодын дэндун байхгүй гэж. Дэндун гэдэг чинь доодын гомбоогоо хэлж байгаа. Тэгэхээр нэг ёсондоо яриад байгаа чирэл дондуу дүүа гэдгийг бол сударт нь юуг үзүүлсэн гэхээр чирэл дондуу ёдвааг үзүүлсэн юм аа гэж. Гэхдээ чирэл дондуу ёдваа гэдэг нь бол байдгүй маа гэж. Ийм хоёр юм яриад байна шүү дээ. Тэгэхээр зүү ёсны асуулт араас нь юу гэж тэгээд наадах чи одоо хайш юм бэ? Юу ч мэдгүйгээр тэгээд юм ярьцیں۔ Юм ярьсан яриа шиг тийм юм уу? Өгүүлэх гээд байгаа утга нь үзүүлээд байгаа зүйл нь байдгүй, оршин байдгүй юм шүү. Тийм ээ? Хэрвээ үзүүлж ярьж байгаа зүйл нь байдгүй бол наадах чинь мэдгүйгээр ярьж байгаа л гэсэн үг үстэй гэж. Тийм ээ? За энэ доодын ранжу мишеви гүнэланда маравин аг ямбартал дээр ангийн жожон донжис домбин жожижин аг юм бижэр чавда намдал жожо домбо жодномжи ди дэ мишежи лангийн гэж. За энэ юу гэсэн үг вэ? Жожо домбо гэдэг нь жожо медва гэсэн үг. Жожо медва. Жожо медва юм ингээд үзүүлж явах юм бол энэ нь бол тэр яриад байгаа зүйлээ мишеби гүнэ лавын гэсэн санаа. Мишежис гүнэ лав. Исмицхээр үл мэдэх, исмицнэр өдөөгдөж ингэж ярьж байгаа яриа гэсэн үг. За намдалд бол ингэсэн байна тийм ээ. Жожо домбо жодномжийн ди дэ мишежилан инг. Дэдэ мишежилан инг гэж. Тэ? Ди дэ мишежи гүнэ лавын инг гэж. Мишежи гүнэ лана жожо домбын жожижин аг инг гэсэн санаа тийм ээ. Мишежи. Шээсүн бичэр шана танжур невала мачвдэ гэж. Танжур нева нь юу вэ? Танжур нева. За энэ одоо барчин таажид үзэж байхад бол одоо зөндөө олон юм ярьж ирсэн аа зайвын даг нева сумба. За тэгэл одоо юу лээ саяны энэ дамбуу тэртэл танжур нева мачв гэдэг ч юм уу ингээ гараад ирэхээр төөрч болохгүй шүү дээ тийм ээ. Танжур нева юу хэлсэн бэ гэдгээ бол төөрч болохгүй. Тэгэхээр энэ танжур невала мачвдэ гэдэг чинь энэ дээр гарсан шүү дээ тийм ээ. Доодын дэндум мэвэр таал гэдэг. Доодын дэндум мэвэр таал гэдэг чинь танжур нева шүү дээ тийм ээ. Танжур нева чинь. Танжур дамбуу нь бол доодын гомбо мэвэр таал гэдэг нь танжур дамбуу шүү. Доодын гомбо мэвэртал чирэл дононгийн шива живадэ диин гомбо маямбар чирэлжин дон ёдоодэ диин гомбо ямбар тадвич. Дойна доодын дэндум мэвэр таал гэдэг. Доодын дэндум мэвэртал додвичэр гэсэн. Додвичэр гэдэг нь бол юу хэлж байгаа? Доодын дэндум мэвэр додвичэр гэдэг нь доодын дэндум мэвэртал юу гэсэн? Дэндум мэвэртал доодын гомбо мэвэр додвичэр гэсэн санаа шүү дээ тийм ээ. Энэ доодын дэндум мэвэртал доодын гомбо мэва чиранги додвичэр. Дойна доодын жожон дом мэвэр таал додвичэр. Жожон дом мэвэртал додвичэр гэдэг нь доодын дэндум мэва додвичэр. Чиран тэгж дотлсон шүү дээ гэсэн санаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр танжур невала мачвдэ гэдэг нь доодын дэндум мэва мачв гэж. Чирэл мачвдэ чирэл донжийн донжи. Чирэл донжийн донжидэ доодын дэндун ия гомбо маян гэж. Чирэлжин донжи. За бид нар туулааны ивэр байхгүй ч гэсэн туулааны ивэр гэд хэлэхлээр ингээд сэтгэлд бол янз бүрийн юм ингээд ургадаг үстэй. Туулааны ивэр байсан бол ийм байх байсан бах. Одоо миний толгой хангаагийн толгоон дээр бугын ивэр шиг 12 салаад анхаасын ивэр бол байхгүй л дээ. Гэхдээ байсан бол гэд ярихлаар ингээд төсөөлөгдөж байгаа үстэй. Тэ тэрийг бол донжи гэж хэлж байгаа. Тийм ээ. Дадун дээрүндүү зэмби шингэрэг даадан донжи дээрүнд ингээд холилдон орж ирж байгаа. Миний хэлсэн үгэн дээр үндэслээд ингээд толгойд ингээд ургаж байгаа. За энэ бол донжи тийм ээ. За чирэл донжи чирэл дон буюу гадна талын утгын донж тэр дадун дээрүндүү зэмби шинбэрэгва төрж байгаа. Тэр донжи чирэл донжи донжидэ доодын дэндун ия гомбо маян бэж гэж.
Энэ одоо их сони юм хэлж штэ тийм ээ. Дэндун ин гэж гомбо маян гэж. Дэндун ин гомбо маян. Гомбо индэ дэндун ин бэж гэсэн. Дэндун ин гомбо ин бэж чав. Биздээ уулна. За түрүүн өчтөрийн хичээл дээр тэгж нэг даг годолж исэн санагдаад бах юм. Чирэл донжодэ доодын дэндун ин гомбо маян бэж. Дамбуу дээр таал гэж байна. Дамбуу дээр тал Дэ чирэлжин дон шивийн дайн жожаан дон юм бэж гэж. Тийм ээ. Чирэл донжийн донжи бол чирэлжин дон шивийн дайн жожаан дон юм бэж. Тийм ээ. Яг адилхан нөгөө хангагийн ивэр дээрх 12 салаа ивэр гэж хэлэхлээр тийм төсөөлөл бууж байгаа. Тэр одоо миний толгой дээрх ивэр бол миний толгой дээр ивэр гэж хэлж байгаа дайн жожаан дон юм бэж. Дэртэл дэ чэдэн зэмбийн догын 80 юм бэж. Чирэл дундуу дүүр зэмбийн одоо дугаа тийм ээ. Чирэл дундуу зэмбийн дугаа байгаа. Дийн 80 юм бэж. 80 нь юу? Тэг донжийн аваа штэ тий. Донжийн ав. Чирэл донжийн аваа. Чирэлжийн донжийн аваа. Донжил нагнахаас өөр юм байхгүй шүү дээ тийм ээ 80 юм бэ чи. Даг нева дээр таал гэж. Даг нева дээр тал чирэлжин донжи дэ донжи гэдэг нэг хоёр өөр үг шүү дээ тийм чирэл донжи гэх монголчууд бол яг л адилхан л одоо дууддаг шүү дээ. Чирэл донжи дэ чирэлжин дон шивийн дай шимбийн жожа маян бичэрдэ дэ чэдэн зэмбийн догwy шивл маян бичэр гэж. Чэдэн зэмбийн догwy шивл маян бичэр. Эсвэл янна энийг ойлгож байна. За даг нева дээр таал тийм ээ. За чирэл дундуу дүйн донжи бол чирэл дундуу зэмбийн догwy 80 юм тий. Чэдэн зэмбийн догwy 80. Чэдэн зэмбийн догwy 80 бол дийн донжи ингэж тавьж байна. Ягаад үг гэхээр чирэл чэдэнгийн донжи дэ тэр чэдэн шивийн дайн шимбийн жожа маян бичэр дэ чэдэн зэмбийн догwy шинүүл маян бичэр. Догwy шинүүл маян бичэр. Янна чирэл донжи дэ зэмбийн жожаад нь динжаа ин яас жожаан дондан дэндун маянбар хайланбар жаала намдилжийн лүнд мянгалдэ гэж. Намдилжийн лүн гэдэг нь нөгөө түрүүний жожоо домбо жодномжи дэдэ мишэ жилан ин гэсэн шүү дээ тийм ээ. Жожоо байхгүй юм ярих юм бол тэр чинь мишэви гүнэ ланва юмаа гэсэн. Тэр лүнтэй бол харшлахгүй маа. Хэдийгээр байхгүй юмны тухай ярьж байгаа байлаач гэсэн намдлын дүнтэй бол харшлахгүй маа гэж. Намдилжийн лүнд мянгалдэ ранги жожоо мэвэн агина ранжу мишэви гүнэ лан гойшивэн дон юм бич. Намдлын лүн бол ранги жожоо мэвэн агина гэж. Жожоо мэвэн агина ранжу мишэви гүнэ лан гойшивэн дон юм гэж. Байхгүй юмны тухай ярьж байгаа бол тэр чинь одоо ингээд мишэви гүнэ лан эс мэдснээр өдөөгдөж ингэж ярьж байгаа гэсэн утга юмаа гэж. Намдлын лүн бол одоо бол ярьж байгаа юмны өгүүлэгтэн үзүүлэх гээд байгаа юм нь бол байгаамаа гэж. Тэр нь юу юм гэхээр чирэлжин донжи гэж тавьчаад байна шүү дээ. Чирэлжин донжи дэ доён жожаад нь динжа ин гэж тавьчлаа шүү дээ. Тэгэхээр рангийн жожоо мэвийн аг бол биш ээ. Рангийн жожоо явартал гэхээр дөс жожоо юу юм гэхээр чирэл донжи дэ доодын жожоо юмаа гэж. Жожоо юмаа. Жожоо юмаа гэж тавьдаг. Намдлын лүн бол ранги жожоо мэвэн агина ранжу мишэви гүнэ лан шивэн дон инс. Тэ ранжу мишэви гүнэ лан жодвин одоо жожижин агийн бин чав гэсэн үг ээ. Жожижин агийн бин чав гэсэн үг. Одоо миний хэлж байгаа бол юу? Ранги жожоо мэвэн аг биш ээ. Тийм учраас намдалтай харшлахгүй. Ранги тэгвэл таны ярьж байгаа жожоо явартал жожоо юу юм гэхээр чирэл донжи дэ юм. Чирэл донжи дэ юм гэж.
шемарав хоноор лүндэн дэ мэтэдээс ранги жожо мэвийн аг мэвис догоо мэвичэр сервис гандэж аваа гэж. За намдлын лүнг бол тэгж тавихгүй л гэсэн санаа л да. Намдлын лүнг бол аранлаг бол тэгсэн шүү дээ те. Ранги жожо мэвийн агина ранжу мишеви гүнэ ламбын чавшивын дон ийн гэсэн чинь хажиг болохоор гэж байна. Лүндэн дэ мэтэдэ лүнгийн донг тэгж тавихгүй. Ранги жожо мэвийн аг байхгүй учраас догоо мэвэ чирсэрвэн дон ийн гэж ингэж тавих хэрэгтэй гэж хаажиг тавьж тэгээ гандэ жадварж аваа гэж. За алин дээр вэ тэгээд өөрснөө шинжилээ тэгээд аль одоо таалагдсанараа тэгээд лүнгийн утгыг тавихгүй даа л гэсэн маягтайгаар ингэ орхисон байна тийм ээ. Ерөнхийдөө утга нь буух одоо нөгөө бавсаажиг гэдэг шиг тийм утга нь бол нэг штэ тийм рангийн жожо мэвийн аг яна ранжу мишеви гүнэ лана юм би чав гэж хэлэх ранги жожо мэвийн аг мэдвис догоо мэвич гэж тавих. Догоо мэвич гэж тавих. Болвол үнэн чанартаа баг ялгаагүй ших. Ранги жожо мэвийн аг баг байхгүй гэж хэлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр Реурагийн тухай ярьлаа гэхэд тэрний жожо нь юу юм Реураги донжи гэж тавьчихлаа. Тэгээ баг ин чин жожо мэвийн аг мэва шахуу болох гээд шүү дээ тийм ээ. Дийн донжи ямар ч юм ярьсан орчлон ертөнцид огт байдгүй юмны тухай ярьсан ч гэсэн бид нар тэрний донж бол бидний тархинд төсөөлөлд бол атгаг бодолд бол заавал нэг юм төсөөлөгдөж байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг нь тухайн тэр зүйлийн ярьж байгаа зүйлийн өгүүлэгдэхүүн нь юмаа гэд тавиад ах юм бол өгүүлэгдэхүүн байхгүй ийм яриа гэж бол байхгүй гэж. Жожо мэвийн аг гэдэг нь бол тийм нэг яриаг л хэлж байгаа шүү дээ тийм дам аг гэсэн маягаар тийм маягаар л хэлж байгаа хэлбэр байхгүй. Ранги жожо мэвийн аг мэвис догоо мэвис чирсэрвэс гандэ жадварч аваа гэж. За энэ бол яг хөө ингэж болж байна тийм ээ. Гандэ жадварч аваа. За задаг нева гэж байна. Завин даг нева. За завин даг нева гэдэг чинь бүр дээшээ явна шүү дээ тийм ээ. За одоо завин даг нева чинь юу вэ? Тийм. Завин даг нева чинь энд явж байгаа шүү дээ. Хаа. Энэ шүү дээ. Энэ хажгийг ярьж байгаа шүү дээ тийм ээ. Хажиг дондом яндаг па нэ шэсог хорлоо тамийн доо га дамбууд иншийн чонхордон хорлоо тамийн доогоор га дамбууд иншийн чонхордон га барвын цанши ширүүн нэмбийн доо давуу данданжийн дор дэлбэр даваала самнэ дэлцүүл даавар додва мэтэдэ гэсэн тийм ээ. За энэ хажгийн доцлыг эхлээд сайхан ойлгох хэрэгтэй шүү дээ. Дондом янз хорлоо тамийн доо бол доогоор юуг тайлбарласан юм бэ? Хорлоо тамаа гэдэг чинь хамгийн сүүлийн 3 дугаар одоо номын хүрдэг эргүүс тэр 3 дугаарх тэрүүгээр бол га дамбуу диншийн чонхор 1-дүгээрх 2 дугаарх тийм ээ хорлоо барва гийн цанши болсон ширүүн нэмбийн доо давууг бол данданжийн доо гэж бол тайлбарласан юм а гэж. Данданжийн доонд тайлснараа бол адилхан. За тэр утгаараа бол дэлцүүл даавар додва гэж. Тэгэхээр 3 дугаар номын хүр за зүгээр шууд 3 дугаар 1 дугаар 2 дугаар гэж яриа явчих тийм ээ одоо. 3 дугаараар бол 1 дугаар 2 дугаар хоёрыг данданжийн доо гэж тайлбарласан байна гэж. Тийм ээ. 1 дугаархыг ойлгохгүй 2 дугаархыг ойлгохгүй улсуудад 3 дугаар номын хүрдийг эргүүлсэн тийм ээ. За тэгээд 3 дугаар номын хүрдийг эргүүлээд одоо тэр 3 дугаар номын хүрдийг сонссон шавнар болохоор га дамбуучин дандун юм байна. Га барва буюу 2 дугаар номын хүрчин бас дандун юм байна. Тэ ширүүн юм бол асуугаан бол дандун юм байна. Тэгэхээр хажиг бол юу гэж үсэн? Хоёулаа дандун юм байна. Тэгэхээр яаж тайлбарласан тэр байдал нь хоёуланд нь адилхан байгаа гэж бодохгүй. Га дамбууг дандун дүү дэлцвэл тийм ээ 1-дүгээрийг дандун гэж тайлбарласан тэр тайлбарласан маяг 2-дугаарыг дандун гэж тайлбарласан тэр маяг хоёр бол хоорондоо ялгаа байхгүй гэж ингэж бодож байгаа. Энэ бол буруу юм а гэж хэлж байгаа байхгүй. Аранлаг хажгийн одоо болохгүй гэж хэлж байгаа асуудал нь бол хоёулангийн дандун гэж тайлбарласан дээр бол маргаан байхгүй. Тэрийг бол хажигтай санал нэг байна. Гэхдээ хоёулангийн дандун дүү дэлцүүл адилхан биш юм а гэж.
За яагаад үг гэхээр хоёр асуудал тавьсан те. Тэрний нэгдүгээрх нь бол га дамбууд инши чөнхроор Пүнсгжийн чойномор ангийн цанижи дон домбор ёдур сүмби гонши гомбо галваа ин гэсэн. Гонши гомбо галваа гэж үзүүлэхийн үүднээс га дамбуг дандундуу тайлсан юм а гэж. Дамдунжийн доо гэж тайлбарласан юм а гэж. Тийм ээ. Хоёулаа дандун гэж тайлбарласан нь бол санал нэг байгаа гэсэн шүү дээ. Тэгвэл га дамбуг яаж дандундуу тайлбарласан гэхээр гонши гомбо хоёр нь галвын гоноо дандунжийн доонд тайлсан юм а гэж. Нэгдүгээр. За тэгээд нэгдүгээрх энэ асуудлыг бол сая ингээд зөндөө тайлбарлаад явлаа шүү дээ, тийм ээ, тайлбарлаад. Одоо хоёрдугаарх тэр задаг нева гэсэн шүү дээ. Завийн даг нева гэдэг чинь одоо энийг хэлж байгаа. Тэгэхээр хорлоо барвын цанши шэрүүн нэмбүн нанцанжийн сүг мэд тэргүүтэйг бол дандунжийн доо гэж тайлсан уу? Тайлсан. Гэтэ яаж дандунжийн доо гэж тайлсан бэ гэхээр гоншидон гомбо донжигдүү дэмбийн гоноо дандандууд хэлсэн юм а гэж. Нэгдүгээр хийг бол гонши гомбо хоёр нь галваа гэж те бүр ингээд хоёр өөр эсрэг тесрэг гэх юм уу одоо галваа тийм ээ. Ийм маягаар тайлбарласан. Одоо хорлоо барвааг бас 3 дугаарахаар 2 дугаарыг бол 1-р хийг ч дандан гэсэн байна, 2 дугаар хийг ч дандан гэсэн байна. Гэхдээ 1-р хий нь бол гонши гомбо галвын гоноо дандандууд хэлсэн бол одоо хорлоо барвааг бол яахсан баг нь гонши гомбо хоёр нь донжигдүү дэмбийн гоноо дандандууд хэлсэн юм байна. Дандунжийн доо гэж тайлбарласан юм байна гэж. Тийм ээ. Гэхдээ хорлоо барваа бүхэлдээ биш шүү дээ. Тэр шэрүүн нэмбо нанцанжийн сүг мэд тэргүүтэй одоо дотсон болвол доён цэг нугууд болвол дандунжийн доо гэж шүн зүүнэ дүү ин гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр дандандууд хэлсэн судруудаа гоншидон гомбо донжигдүү дэмбийн гоноо дандандууд хэлбаа ин гэж хэлгээд байна. За одоо энэ тодруулсан энэ шараар будсан энэ хэсгийг бол энэ нь бол завийн даг нева нохно шүү дээ. Тийм ээ, завийн даг нева. Хажиг ингэж хэлээд эн чинь бол буруу гэж хэлсэн байна. Энэ дээр ингээд буруу гэд тэгээ яагаад буруу юм гэхээр га дамбууд инши чонгороор бол Пүнсгжийн чойн намар ангийн цанижис дон домбор ёдурсан би гонши гомбоог бол галуур дамбийн гоноо дандандууд хэлсэн. Нэгдүгээр хэн. Хоёрдугаар асуудал нь хорлоо бровын цанши шэрүүн нэмбо нанцанжийн сүг мэжээ сүгжин гоншидон гомбо донжигдүү дэмбийн гоноо дандандууд хэлсэн гэж. Дамбуу дэртаал гэдэг нь одоо энэ нэгдүгээр энийг тийм ээ энэ га домбод иншиж Пүнсгжийн ангийн цан дон домбор ёдурсан би гонши гомбо галуур дамбийн гоноо дандандууд хэлсэн гэдгийг энийг ингээд доодын гонши гомбо галвичэр дэртэл сүгнэ намчинжээ барж чойноор ангийн цанижис дон домбор ёдоо доодын гомбоин гонши маян гоншин юу юм бэ гэхээр сүгнэ намчимжийн барж чойдонжид ёдоод доодын гоншин гомбо маян гэд ингээд гонши гомбо хоёр нь өөр байна. Ингээд сая баахан ярьлаа шүү дээ, тийм ээ. Одоо хоёрдугаарх энэ дамбуугаа бол үзүүлсэн. Одоо хоёрдугаар хорлоо барвын цанши шэрүүн нэмбо нанцанжийн сүг мэжээ сууж гоншидон гомбо донжигдүү дэмбээ гоноо дандандууд хэлвэ гэдгээ одоо завийн даг нева гэдгийг нэрлээд одоо тайлбарлах гэдэг байгаа байхгүй юу, тийм ээ. Задаг нева гэж. За завийн даг нева тийм ээ. Завийн даг нева. Дондом яндаг па нэ чö намжийн шээсүг хорлоо тамийн доос гэж тийм. Хорлоо тамийн доогоор хорлоо барвын цанши шэрүүн нэмбо давун сүг мэжээ сугжин гоншидон гомбо донжигдүү дэмбийн гоноо дандунжийн дор дэлбартаал. Яг багц тий. Гоншидон гомбо донжигдүү дэмбийн гоноо дандунжийн доо гэж тайлбарласан гэж. Түрүүн өмнөх завийн даг дамбуу бол яг нь гоншидон гомбо галвын гоноо гэсэн тийм ээ. Одоо бол донжигдүү дэмбийн гоноо дандунжийн доо гэж тайлбарласан. Доодын гоншидон гомбо донжиг бийч гэж. Донжиг ин. За яаж донжиг болж байгаа гэхээр дээр тал доодын гонши инла гомбо маян бадан гомбо инла гонши маян би цанши өн зүнжүү мэвэж. За тийм. Гоншин мөн гомбон биш гэх. Эсвэл гомбон мөн гоншин биш гэх юм байхгүй байна гэж. Тийм ээ, байхгүй. Тэгэхээр гомбо гаян бан гоншин, гонши гаян бан гомбоин гэж хэлэх гэдэг юм тийм ээ. Өн зүнжүү мэвэж. Дэртэл доодын гонши умаваар анлугла цамэд дүвжинс доодын гонши
умаава ранлуглаа цамэ дүүвчин доодын гомбоо бол жумдаан дайжин гомбоо юм бэ ч. Жумдаан дайжин гомбоо юм гэж. За тийм. Жумдаан дайжин гомбоо. Тэгээд за тэгэхээр юу гэж харагдаж байна гэхээр одоо умаар анжидуу яс ярьж байгаа. Умаар анжидуу одоо өөрийнхөө ёсонд бол умаава тийм ээ ранжуба. Ранжидуу бол өөрийнхөө ёсонд өөрөө л умаава. Танжирва Сэмзамба энтер бол одоо аль нэг одоо тал руугаа туйлширсан ийм одоо улсуудаа гэж үзэж байгаа. Тэгэхээр миний одоо энэ судрыг ойлгож байгаа энэ утга бол миний одоо энэ үзэл бол тийм умаар анжидуу ярьж штэ. Одоо умаар анжидуу бол бурхан багшийнхтай яг адилхан л гэж хэлэх гээд байгаа штэ. Санаа нь бол. Тийм ээ. Тэгэхээр доодын гонши умаава ранлугла цамэ дууаин доодын гомба жумдаан дэжин гомба юм. Доодын гомба жумдаан дэжин гомба. Тэгэхээр гоншидон гомба хоёулаа панцун одоо юу гэдгийг гонши юм ба гомба юм ба гонши маян ба байхгүй гэхээр доодын гонши умаава ранлугла цамэ дууаин юм гэдэг чинь доодын гонши жумдаан дэжин гонши юм. Доодын гомба жумдаан дэжин гомба юм. Жигба жигжа тийм ээ. Донжиг юм чинь. Жумдаан дэжин гомба юм биш. Дэртэл дэдэр юм бар чэжин дэмэд прамо дэмби нөдө мирүми Сэмзамбис додвагаа шиг. Чэжин дэмэд прамо дэмби нөдө мирүма гэж. Чэжин дэмэд прамо буюу одоо тэр нарийн хоосон чанарыг үзүүлэх сав болохгүй тийм ээ. Сав болж чадахгүй. Тэрийг ойлгохгүй гэсэн үг. Сав болохгүй Сэмзамби додвагаа шиг. Сэмзамбанууд бол яг одоо доодын гонши умаар цамэд доодын гомбо жумдаан дэжин гомбо ин гэж Сэмзамба хүлэмжшэрч байгаа. Тэр чэжин дэмэд прамо дэмби нөдө мирүми Сэмзамби додвагаа шиг. Дэдэр дэна умааби дэдэр додва дажимэ гэж. Дажимэ гэж гэсэн. Дамбуу дөвсөн гэж. За эхнийх нь бол амархан. Хажиг дондом яндаг паг. За болохгүй юм байхгүй бол тэ дамбуу дөвсөн гэдэг. Хажиг юу гэж байна? Дондом яндаг паг нэ чон намжин овоны мэба шэсөгжи хорлоо тамийн дор додваала үсэм даянс гэж. За энэ талаараа бол үсэм гэдэг нь умаава Сэмзамба хоёр адилхан боловч га барва цанид мэдвийн чонхор эндэнжийн дор додваадан. За га барва цанид мэдвийн чонхор эндэнжийн дог дор додваадан. Данданжийн дор додвийн чадвар ёдвэс тийм ээ. Данданжийн дог гэх одоо гэж хүлээн зөвшөөрч байгаа. Тэр додваа гэдэг нь тэд нар хайланбийн гэсэн санаа шүү дээ, тийм. Данданжийн дор хайланба, эндэнжийн дор хайланбийн ялгаа байгаа учраас лүгдэла додөла галбангийн дэваадан галвааде бонгийн лэн дэтэги дви дон шува согжийн намшиг 60 мөрөн машина дэ метевартал хорлоо дамбуула тэцүүл Сэмзамбаатан даашинс гэж. За умаар анжидуу ёсонд бол хорлоо дамбуула асуулт тавих тэр асуулт нь бол Сэмзамбаатай адилхан гэж. Сэмзамбаатай адилхан. Барваала шэрэм нямбу давун дор сүгсүг чой дамжид араншин нам арангийн цанижис мадуур дасинла дэмбэ гайн шэ тэва жэва гаашиг галвааде бонгийн лэндон дүвдэнжийн дооян Сэмзамба дар юм бэч гэж. За тийм байна тийм ээ. За энэ ойлгомжтой байгаа зү тийм ээ. За Сэмзамба дөдөөлө галбангийн дэва галбааде бонгийн лэн тэгээд дэтэги дви дон шува гэдэг. Эднэр нь бол адилхан. Овооны чинь овоо ой сунгааг бол хэлсэнгүй шүү дээ тийм ээ. Тэгээд тэр нь бол өөр л гэсэн санаа бол таарна үсттэй тийм ээ. Одоо зүгээр логикоор бодоход тэрийг хэлээгүй юм чинь тийм ээ. Энэ дээр гараагүй учраас. За барваала шэрүүн нямбу давун доонд сүг сог чой тамжид араншин нам арангийн цанижис мадуур дасинладэн би гайн шэ тэва жава гаашиг. Тийм ээ. За тэгээд та эхлээд бол одоо чой тамж арангийн цанижис дууа гэсэн. Дараа нь бол чой тамж арангийн цанижис мадууа гэсэн. Ингээд Сэмзамбын ёсонд асуулт асууж ирсэн шүү дээ, тий. Тэгээд бурхан багшид бол одоо айлтсан сургаал ном нь урд хойдох нь бол хоорондоо харьцлахгүй байх ёстой. Гэтэл одоо эн чинь үгэн дээрээ ингээ харахаар нэг бол араншинжис дууа гэд, нэг бол араншинжис мадууа гэд
ингээд үгээр нь харахаар зэрэг ингээд хоорондоо харшлаад байна. Тэгэхээр бурхан багш та юуг болгоогоод ямар учраас ингэж айлцсан юм бэ гэж ингэж асуусан тийм ээ. За ингэж асууж байгаа энэ болоод бурхан багшийн өгсөн хариулт байгаа тийм ээ. Өгсөн хариулт энэ төр нь бол яг Симзамбатай адилхан гэж. Симзамбатай адилхан гэж хүлээн зөвшөөрдгөө. Умаар анжудва тийм ээ. Умаар анжудва бурхны энэ хэсгийн одоо энэ сургаал энэ додоо гондлын тэрийг уншаад бол одоо тэр ойлгоод утга нь бол ингэсэн утга байна. Энэ асуулт нь ингэсэн байна гэж одоо тайлбарлах нь бол Симзамбатайгаа бол адилхан гэж. Адилхан. Она дондом яндаг па нэ чö намжийн шэсог дордон жашижин доо дэна лана мачива шэ нэцэг мэвийн эндэнжин дор хайлна намшидлаа тийм ээ. Намшидлаа гэдэг нь энэ намшид нинжин хэлж байгаа шүү. Намшид нимбууж юм байгаа шүү. Намшид нимбууж лаа цанид сумла ранги цанижис дүв мадуу салвар чэнэ дөмбийн гондилжин доо. За тийм үү. Цанидлаа дэмгүнжийн дор шадваадан галлуу шинаа гэж. За энэ хэсгийг та нар ахаад нэг хардаа. Дондом яндаг баг нэ чön намжийн шэсог дордон жашижин доо тий. За дор дэм бадан жайвар шадвын доо. Товчлон үзүүлсэн болоод дэлгэрэнгүй номлосон судар бол яах нь дийний лана мачиба гэд эн чинь бол нөгөө лигвэр намбар чивийн чонхор дээр ингэж гарч байгаа шүү дээ тийм ээ 3 дугаар додоо гондилна шадвын хорлоо сүмбийн нам шиг байгаа шүү дээ. Тэр хорлоо сүмба дээр дийний лана мачива гэсэн тийм лана мачива гав мачива юу лээ дангын эвэн дон зодвин шиенээс үж мажурвала лагжис үү ингээ гарсан шүү дээ. Тэр хэсэг чинь шүү дээ тийм ээ санаж байна. Тэгэхээр дийний лана мачива ши нийцэг мав. Энэ нь лана мачива гэж хэлсэн тийм. Тэгэхээр энэ нь гэж им одоо ойрын энэ үг өгүүлсэн эндинжин доор гэж хайлгах юм болвол додоо гондолоо сүмбийн хорлоо сүмбаг тийм үү. Намшид нимбужинд цанид сумла рангийн цанижис дүм мадуу салвар чэнэ дөмбийн гондилжин доо гэж байна. Рангийн цанижис дүм мадуу чэнэ салвар чэнэ дөмбийн гондилжин доо чинь хорлоо сумбаг үзүүлсэн шүү дээ тийм үү. Ливер намбар чивэн ч. Гондилжин доо цанидлаа дэмгүнжийн дор шадваадан галлуу шинаа гэж. За энэ тун сонио асуулт байгаа юм л да. Энэ умаар анжид байсан гарч байгаа. Тийм нэгдүгээрт эндинжин доо гэж хүлээн зөвшөөрөх юм болов гэсэн шүү дээ. Эндинжин доо гэж хүлээн зөвшөөрөх юм бол. Тэгэхээр додоо гондоложин хорлоо сүмбийн нам шиг дээ эндинжин доо гэж хэлээд нэг талд ингээ хэлсэн байгаа. Тэгсэн мөртлөө намшид нимбүүжин цани сумла рангийн цаниж дүм мадуу салвар чэнэ дөмбийн гондилжин доог цанидлаа дэмгүнжин доо гэж хэлж байгаа чинь хоорондоо галваа юм биш үү гэж. Цанидлаа дэмгүн гэж. Цанидлаа гэдэг нь цанид сүм тийм үү? Энэ цанид сүм. Энэ цанид сүмийг дэмгүнжин доо гэж хэлэх чинь хоорондоо харшлаад чинь эндинжин доо гэж хэлчихэд энэ дэмгүнжин доо гэж хэлэх чинь гэж. Энэ дэмгүн гэдэг нь ямар санааг хэлээд байгаа вэ гэхээр би өчтөр бас нэг хальт хэлсэн тийм ээ. Дандунжин доо гэж хэлж чадахгүй байгаа. Дандунжин доо гэж хэлж чадахгүй, эндинжин доо гэж хэлж чадахгүй. Дэмгүн гэдэг нь юу гэсэн үг вэ? Дандунжин доо гэдэг чинь бол утгын ингээд өөрөөр тайлбарлаж тийм ээ хэлэхдээ бол яг хөө ингэж хэлсэн юм аа. Гэхдээ эн чинь утга нь ийм юм аа гэд өөрөөр ингээд тайлбарлаж байгааг бол дандунжин доо гэж хэлж байгаа тийм үү? Дандунжин доо. Эндинжин доо гэдэг нь бол за одоо ингээд яг л одоо юу гэж хэлсэн байна тэр дагуу нь одоо хүлээн зөвшөөрч болох. Ийм тэгээд дээр нь хоосон чанар сэдв нь хоосон чанар үзүүлсэн байх юм бол умаар анжид юусан эндинжин доо гэсэн. За тэгсэн мөртлөө цанид одоо биш хорлоо сүмба 3 дугаар номын хүрдийг одоо тэр хүрдэн дээр болохоор цанид сүм ранги цанижис дүм мадуу гэдгийг салвар чэнэ дөмбийн додоо гондилжин доо байгаа. Тэрийг болохоор дэмгүнжин доо гэж хэлээд байгаа байхгүй юу? Эндинжин доо гэж хэлж чадахгүй. Дандунжин доо гэж хэлж чадахгүй. Дэмгүнжин доо гэж ийм юм яриад байгаа. Дэмгүнжин доо гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо
миний одоо ойлгож байгаагаар бол юм тойруугаар юм ярих. Тойруугаар. Яг утгыг өөр утганд тайлбарлаж байгаа биш. Дамдамжийн доо шиг. Яг шууд хүлээн зөвшөөрөхөд бас жоохон төвхтэй. Ийм байдал дээр болохоор ингээд тэрийг тайлбарлах, ойлгуулахын тухайд ингээд тойруугаар юмыг айлтгах, тойруугаар айлтсан судрыг болохоор демгунжийн доо гэж хэлээд байгаа шүү. Демгунжийн доо. Одоо юм тойруугаар хэлэх гэж байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо яг дамдангийн доо шиг өөр утганд тайлбарлаагүй. Шууд хүлээн зөвшөөрөх бас чадахгүй байгаа тийм. Тэр нэг юм тойруугаар айлтгах юм. Өөр үг орж ирэхгүй юу гэж хэлмээр. Тийм демгунжийн доо гэж хэлж байгаа хоёр чинь харшлаад байж тээ гэж. Нэг талдаа болохоор шууд эндүнжийн доо гэж хэлчихэд нөгөө талдаа болохоор демгунгийн доо гэж хэлж байгаа чинь галваа юм бэ ч. Энэ хоёр ч хоорондоо галлаад байж тээ гэж харшилж ийна гэсэн санаа шүү дээ тийм ээ. Эндүнжийн доо гэсэн бол эндүнжийн доогоор бол байгаа ч тээ. Шиг л одоо тий одоо зүгээр энгийн хар яриагаар хэлвэл тий дамданжийн доо юм бол дамданжийн доо л гэж тээ. Тий тэгж л одоо ярьдаг штэ тий зүгээр энгийн яриан дээр. Тэгсэн мөртлөө дамданжийн доо гэж хэлж чадахгүй мөртлөө эндүнжийн доо гэж хэлчихэд тэгээ дараа нь болохоор цанидлаа демгунжийн доо гэж ингэж хэлсэн чинь ямар ч юм хоорондоо харшлаад байна штэ. Тэгэхээр демгунжийн доо гэдгийг бол санааг ойлгосноо тий. За тойруугаар л ингээд шууд дамдан гэж хэлж чадахгүй. Дамдан гэж угаасаа болохгүй байхгүй. Яг л үзүүлсэн утгыг тэр давуу л тайлбарлаж байгаа. Гэхдээ эндүнгийн доо шиг яг л энэ чи эндүнгийн доогийнхон цандыг тавьчихсан шүү дээ тий. Даа жишээн ба хайлан дөрөнгө байгаа шиг дундун дэмба нөгөө дундун дэмба тийм ээ. Гэт нөгөө юун дээр гарсан шүү дээ. Өмнө тэрийг эндүнгийн доо гэж хэлнэ гэж хэлсэн. Тэгэхээр одоо бол яг яах нь эндүнжийн доо шиг яг даа жишээн дөө хайлан дөрөнгө бас байж чадахгүй байгаа байхгүй бол төвхтэй байгаа. Тэгэхээр демгунжийн доо гэх тойруугаар альцсан. За ийм судраг гэх шиг л. За би бол ингэж л ойлгосон юм да. Ингэж л ойлгож байгаа. Энэ бол. За ингээ шалбуудан галуу шана дэл хажиг дэдэр чэнэ салвар дамбын ёндон жунажийн шивийн ливүн доцыг давуу цанидлаа демгунжийн доо юм бала гонсоо шэна гэж. Гонсоо шэна гэж. За энэ дахиад сони юм ярьж байгаа. Хажиг юу гэсэн гэхээр дэдэр чэнэ салвар дамбын ёндон жунажийн шивийн ливү гэж. За энэ юу ямар юу гараад ирвэ гэхээр нөгөө додой гондол 10 бүлэгтэй ном байсан шүү дээ тийм ээ. Тэрний 7 дугаар бүлэг нь болохоор одоо өнөөдрийн гол ярианы сэдв болоод байгаа дундам яндаг пагвин одоо айлтгсан бүлэг гэж байгаа. Тэрэн дээрээс одоо үндэслээд энэ асуудлууд ингээ үүссэн. Одоо энэ ёндон жунажийн ливү гэдэг нь болохоор зэрэг тэр додой гондлын 6 дугаар бүлэг байхгүй юу? 6 дугаар бүлэг. Дундам яндаг пагшүүжийн ливүгийн өмнөх бүлэг нь. Энэ өмнөх бүлгэн дээр юу ярьдгийм бэ гэхээр энэ цанид сүм гэж яриад байгаа шүү дээ. Энэ цанид сүм. Шаван, гүндэг, ёндов энэ цанид сүмийн тухай ёндон жуна гэдэг бодисадва бурхан багшаас асуусан ийм бүлэг байхгүй юу? Тэгэхээр цанид сүмжийн тухай бол энэ ёндон жунажийн ливүн дээр илүү тодорхой байхаар ууз тийм ээ. Дэдэр чэнэ гэж тийм ээ. Дэдэр чэнэ салвар дамбын ёндон жунажийн шивийн ливүн доцыг давуу гэж. Тэрний айлтгсан тэр дотор судар дотор байгаа тэр 6 дугаар бүлгийн хэсэг дотор бол цанидлаа демгунжийн доо юм бала гонсоо гэж. Цанидлаа демгунжийн доо гэж тийм ээ. Болгоосоо тэрийг ингэж хэлж байгаа маа. Гэх юм болвол онаа гэж. Тэгвээс дэ сэмзамбис га тама лэгвэр нэмбэр живийн чонхордуу додууртал. За тэгвэл наадхи чинь сэмзамба га тама лэгвэр намбар живийн чонхор гэж хүлээн зөвшөөрөх юм. Дамжаа дийч. Тийм ээ.
Дамжаа дийж. Дамжаа нь юу вэ? Ёндон жүнэжийн шүүхийн лүү доцогдоод цанилаа дэмгонжийн доо гэж одоо юм бала гонсоо гэж тэ түрүүний тэр цанид дэмгонгийн доо гэж хэлсэн нь бол энэ ёндон жүнэжийн лүү дотроос тэр тийм ээ додоо гондлын 6 дугаар бүлэг ёндон жүнэжийн шүүхийн лүү дүбба тийм ээ 6 дил гонсоо гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр юу гэж вэ? Дэ Симзамба бээр га тамаа лигүр намбар чивийн чонхор гэж хүлээн зөвшөөрөх юм уу? Тэд нар хайлан бартал. Дамжаа дийчэр гэдэг нь ёндон жүнэжийн шүүхийн лүүн доцогдод цанид дэмгонжийн доо юм бала гонсоо шивадэ чирангийн дамжаа юм бээчэр. Тийм дамжаа юм бээчэр. Дэна Симзамбис дэ диний лана мачива шээ нийцэг мөвийн цаншир додурталдад бийчэр. Тэгвэл додоо гондол дээр диний лана мачива гэдгсэн шүү дээ, тэ. Нөгөө хорлоо сүмба болвол ингээд юу лээ? Гүндэг ранги цаниж мадуба, шавандо ёндов дэмбэр дууа гэж ингэж ялгаж айлдж өгсөн. Энэ бол лана дини гэсэн шүү дээ. Энэ нь лана мачива гэж хэлж байгаа тэр энэ гэж байгаа хамгийн тэр ойрын үг тийм ээ ойртуулж өгсөн тэр энэ гэж айлтсан тэр энэ гэж хэлсний чинь тэр жишээ болох судран тийм ээ жишээ болох тэр үг нь бол наад ёндон жүнэжийн шүүхийн лүү чим мөн гэж Симзамба хүлээн зөвшөөрөх юм болно. Асуулт. Тэг гоё асууж байгаа шүү дээ тийм ээ. Уран асууд. Тэний лана мачиваши нийцэг мөвийн цаншир додурталд дойж дойно намшидлаас дойно намшидла Тэлэн шэн нам дийн цаншир бэрлва мэвичрөө шэсүма метеварталоо гэж. За тэгэхээр Тэлэн шэн нам гэдэг нь өөр асуулт хариултууд болвол үүний одоо цаншид тавих нь бол ямар ч ач холбогдолгүй маа гэж альцсан байна. Тэгэхээр бүр яг ийм одоо атгаг ийм одоо эргэлзээ ийм одоо буруу бодол төрөх нь бол дамжиггүй шахав тий баараагүй шахав учраас яг тэрийг хааж өгөөд энэ юуг үг байгаа байхгүй юу. Тэлэн шин асуулт хариулт бусд нь бол энэ гэж хэлж байгаа диний лана мачив энэний цанши жишээ болгож тавих нь бол ямар ч одоо барилдлагаагүй юм шүү холбогдлого юм шүү гэж айлцсан байна. Тэгвэл энэ айлцсан чинь таарахгүй юм шүү гэж. Таарахгүй тий метевар талоо гэж таарахгүй гим гарах гэдэг шүү дээ гэж. Тэгэхээр товчхондоо бол юу гэж вэ? Ёндон жүнэжийн шүүхийн лүү бол диний лана мачива шивийн цаншир тавих нь бол бэрлва мэва юм гэж хэлдэг тийм. Бэрлва мэвчтэй намшидлаа дэдэр шээсэн бээч. Үгүй гэх юм бол намшидлаа дэлэн шэн нам дийн цаншир бэрлва мэвчрөө шээсэн би одоо гомбашуг тийм. Энэ ямар утгатай үг вэ? Тэгвэл энийг яг шиг гэж хэлсэн. Бусад асуулт хариулт нь бол энэний одоо цаншинд тавих нь бол бэрлваагүй шүү гэдэг чинь тэгвэл өөр юу хэлж байгаа? Тийм диний лана мачива шивийн дийн цаншинд бэрлваа байхгүй гэж хэлж шүү дээ. Тэгээ ёндон жүнэгийн лүү мэв энэ чинь бол тусдаа бие даасан асуулт хариултууд болохоос биш энэ хэсэгтээ ямар ч холбогдолгүй шүү гэсэн хэлтгээр тийм ээ тавьж болохгүй гэж. Хажиг танжур дамбуула мачив сэрдэ жашио гэдэг. За ингээл орхицсон баг. Мачив. За хажиг танжур дамбуу чинь юу гэдэг бид чинь танжур дамбууга мартаагүй зү тийм ээ. Танжур дамбуу чинь юу штэ? Энэ штэ тий. Онаа дэ Симзамбис га тамаа лигүр намбар чивийн чонхор додуртал дамжаа дийчэр гэдэг энэ хэсэг штэ. Энэ бол дамжоо дамбуу штэ тий. Дамжаа дийчэрна чаомажуу гэж хариулах гэдэг штэ хажиг. Тийм ээ. Онаа дэ Симзамбийн га тамаа лигүр намбар чивийн чонхор ямбар таал дамжаа дийчэр
дэ Сэмзамбаес га тама лигүр намбар чавын чонхор гэж хүлээн зөвшөөрөх юм уу? Дамжаад ийчэр гэдэг нь бол Ямдун Жонажин шүвийн ливүн тоцог дагуу цанилаа дэмгэн жин доо юм бала гонсоо шив дамжаад ийчэр. Чао мажуу гэж хэлдэг. За чао мажуу гэх юм бол хэдий ийм байлаа ч гэсэн энэ дээдх нь одоо бишвэ халдгүй гэж хэлэх гээд шүү дээ. Бишвэ халдгүй гэж хэлэх гээд. За энийг нь бол дахиад цааш шинжилээрэ гэж шинжилээрээд хажиг танжир дамбуула мачив сэрдэг мачив гэх юм бол энийг одоо дахиад цааш шинжилээрэ гэдэг ингэ орхицсон байна. Тийм ээ. Ер нь бол тэгээд энэ бүр өстой нам няцаалаа шүү дээ. Тийм биз дээ. Тэлэн шэн нам дийн цаншир бэрлва мэвичэр намшидны буужин юу тий намшидны буужинд ийм үг байгаа. Тэгээд эн чинь бол явах газар л болгож байна шүү дээ. Тийм ээ. Өөр одоо тэлэн шэн нам гэдэг тэгээд энэ Ямдун Жонажин лив мэв ингээ татах бол ямар ч утгагүй шүү дээ. Тийм ээ. Ливүүд уга энэ юу цанид сумба дэмбийн цанид сумба домба Ямдун Жонажин лив гэж байна. Цанид сумба дэмбийн Ямдун Жонажин лив гэдэг энэ додой гондлчин 6 дугаар бүлэг. За тэр лосол гажид нингийн нуруунд дээр додой гондлын бүх ливүүнүүдийг нэрийн дурдсан байсан шүү дээ. Өмнө одоо анх дангийн эхэлж хахад додой гондл гэдгийг танилцуулж байхдаа би нэг лосол гажид нингийн нуруугийн яг тэр хэсгийг нэг цухас нэг үзүүлсэн шүү дээ, тийм ээ. Тэгээд цанид сүмдэн би Ямдун Жонажин лив гэж байсан санаж шүү дээ. Тэр гурлыг хэлж байгаа. За танжир дамбуула мачив зүдэ жашив. Ян хажиг домдом яндаг пагшужийн ливүүлээ сүмбийн гаи гонде шатва саму яндагва жетава шин шэ согжин доо ди юу гэж намшидла сүмбийн цанидла дэмгүнжин доо ино шэна гэж. За нөгөө цанидла дэмгүнгийн доогоо одоо тэрч мөн энч мөн гэдэл одоо хэллээ шүү дээ. Дондом яндаг пагшужийн ливүүлээ сүмбийн аяа гондо шатва саму яндагва жетава шин химээх тэргүүтээ энэ хэсэг судрыг бол намшидлаа сүмбийн цанид дэмгүнжин доо мөн гэж. Тэ намшид нэмбүүжинд цанидлоо дэмгүнжин доо гэж гарч байгаа. Тэр цанидлоо дэмгүнгийн доогоо одоо аль нь нэмбэ гэдгийг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хэсэг нь юм аа. За тэгэхээр бид нар бол тэр дондом яндаг пагшужийн лив бүтнээр нь уншаагүй байгаа шүү дээ. Тэгээд дондом яндаг пагшуугийн лив бүтнээр нь бол лосол гажиднингийн норууд байгаа. Тэр хэсгэд тэн дотор унших юм бол одоо ийм үгнүүд нь байгаа шүү дээ, тийм ээ. Аяа гондо шатвасан муу яндагва жетава шин гэдэг тэргүүтээ ийм үг байгаа. Энийг бол цанидлаа дэмгүнжин доо ино шинэ она дэ Сэмзамбис га тама лигүр намбар чөнөө чонхордуу додуртал дамжаад ийж. Яг адилхан асуулт нь яг адилхан. Тийм ээ. Цанидлаа дэмгүнжин доо гэд хэлсэн байлаа гэлээ. За энэ мөн байлаа гэхэд тэрий чинь гол нь Сэмзамбавэр га тама лигүр намбар чивийн чонхор гэж хүлээн зөвшөөрөх юм уу? Дамжаад ийж дойна. Дамжаад ийчэр гэдэг нь энэ дондон баян гаи гондо шатаа сумуу те намшилаа сумын цанид дэмгүнгийн доо ин шивэ чирангийн дамжаад ийчэр дойна. Сэмзамбис дэ дини лана мачивашэ ницэг мөвийн цаншир додуртал дөдвич дойна. Сэмзамби дэ галбаадэ бомбын ленжин доин зовуу ямбар хайланбар тал дөдвичэр дод минүүдэ Сэмзамбис дондом яндаг па нэ чön намжин шэсүгжин доо ленжин доин зовор шадвич гэж. За тэр бол өмнө гарсан шүү дээ. Сэмзамбийн дүмтээ уншиж явах үед Сэмзамби дондом яндаг па нэ чön намжин овооны намба сумбу дэдадэ гэд гарсан шүү дээ, тийм ээ. Тэр хэсэг нь л одоо тэр нөгөө галваадэ бонгийн лен гэж байгаа шүү дээ. Галваадэ бонгийн лен тэр дооны тэр одоо тэр эхний хоёрын хариулт болгож айлцсан гол одоо тэр судар нь бол Сэмзамба бол алиг үхэр энэ дондом яндаг бан чойн намжин овооны ба намбасан бүдэдадэ гэд гарсан. Тэрийг л одоо гол гэж үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Сэмзамба. Тэр бид нар өмнө үзсэн шүү дээ, тийм ээ. Доин зовор шадвичэрдан түүнээс биш энэ гаи гондэ шадва саму яндагва жидава шин гэдгийг бол тэр юулээ Тэвадэ
галваатай бовын лэн гэдэг дээр бол энэ хэсгийг чинь тавиагүй шүү дээ. Тийм биз дээ. Доён зовор шадвич аяыганд гонд шадва шэ согжийн доо дэ ширчинжийн доонд сүг сог арангийн цанижис мадуурсумбийн даа жишин бала шинна цани цумла гурван даварж үрцэл домбийн доо замдуу шэдвэ ээчэр гэж. Наадах ч юм бол өөр юм үзүүлж байгаа маа гэж тийм ээ. Ч юм бол өөр юм үзүүлж байгаа. Ширчинжийн доо аяг ондоо шадва сомоо гэдэг чинь бол юу гэж ширчинжийн доонд сүг сог арангийн цанижис мадуурсумби даа жишин бала шинна цани цумла гурван даваж үрцэл домбийн доо юм аа. Түүнээс биш тэр юулээ галваатай бовын лэн үзүүлсэн тэр доо бол биш шүү гэж хэлж байна. Доо чи юу үзүүлж байгаа юм гэхээр хэрвээ ширчинжийн доон сүг тэргүүтнийг арангийн цанижийн мадуурсумбиг мадуурсумба байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг дааж ишин бала шинаа гэдэг нь сүг тэргэн арангийн цанижис мадууа гэдгийг яг айлцсан дагуу үг үсгчлэн хүлээн зөвшөөрөх юм бол цани цумла гурван даваа болно гэдгийг үзүүлсэн тийм доо юм шүү гэж доо зам тушаад үчи. Дэла хоонаарэ. Оноо дангаа намжидлаа галдэ налжирч одвоовын цани цумжийн жоглог доодын дом минна доо гангийн дом мембер шаттам нэмна умаа нангвала гондолдон ланшигдон жен дугуй годвоо согла чирэл гагна сэмзэмжийн лүксөө дүүвийн гав гашигдуу сэмла раншин магагбааны за энэ юу гэсэн үг вэ? Дэла хоонаарэ гэж байна. За тэгэхээр бол юу гэж байна? Энэ түрүү надад ширчинжийн доос ширчинжийн доонд сүгсог арангийн цанижис мадуурсумбийн дааж ишин бала шинба ина цани сумдан гурван даваж үрцэл домбийн доо замдуу шэд вэж. Дэла. За ингэсэн чинь өөдөөс нь юмарсан. Оноо дангаа намжидлаас за дангаа лэгшид юм бүх хэлж байгаа шүү дээ. Богд ламын зохиосон дангаа лэгшид юм дангаа намжил галдэ налжирж одваавын за налжирж одваав гэдэг чинь сэмзамбаг хэлж байгаа үстэй. Сэмзам налжирж одваавын цани цумжийн жоглог тийм ээ. Цани цумжийн жоглог гэдэг нь шаван гүндэг ёндов гурвыг одоо тавьсан тэр ёсо жоглог доодын дом миннаас гэж тийм ээ. Доодын дом минна. За энэ одоо тэр судрын утга нь бишээ гэх юм бол доо гангийн дом мембер шаттам нямна гэж. Өөр ямар ч одоо судрын утга биш гэх юм уу тийм ээ. Доо гангийн дом мембер шаттам нямна гэж хүлээмжшүүлэх юм уу хэмээвээс умаа нангваалай ловон лэгдэн жидийн зохиосон умаа нангваалай гондолдон додой гондолдон ланшигдан додой гондол гэдэг чинь бурхан багшийн альцсан нөгөө додой гондол ланшиг гэдэг нь пагва лангар шивгийн доо гэж байгаа. За бас бурхан багшийн альцсан судар байна шүү дээ. Лангар шивгийн доо жин дугуй годвийн доо гэж байгаа бас. Бас нэг судрын нэр байгаа шүү дээ тийм ээ. Чимгийг нягт байгуулсан гэх юм уу тийм ээ. Энэ нэртэй судар. За энэ тэргүүтнээс бол чирэл гагна гэж чидун гагна тийм ээ. Гатан талын утгыг үгүйсгээд няцаагаад сэмзэмжийн лүксүү дүүийн гав гашиг дүү сэмла раншин магаг бааны гэж. Сэмзэмбийн лүксүү дүүийн гав гашиг дүү за сэмзэмбийн даваа үзүүлж байгаа зарим үед бол сэмла раншин магаг бааны сэм араншин мадуу магаг бааны чö тамжид араншин медвар жигчэрдүү дог минүү ба жигчэрдүү дог минүү ба гэдэг нь юм бүгдийг мөн чанараасаа бүтээгүй гэдгийг нэгэн зэрэг одоо онж таньж мэдэх чадахгүй харин ринжи тигова гэж зэрэг дараалчлан эрэмбтэй тийм ээ. Эхлээд энийг одоо араншинжи мадууа мэдээ дараа нь энийг араншинжи мадууа мэдээ гэх юм
Ингэж хөтлөх хэрэгтэй нугуудын самбаадан төмбөр дамба юно гэж. Ийм шавнырын болвол одоо тэр оюун ухаан болоод хичээл зүтгэл одоо буйны хэмжээнд нь харгалзаж тэрэнд нь одоо зохилдуугаар ингэж үзүүлсэн юм гэж. Хэмээн зарлигласан учраас хаана гэхээр энэ Умаа Нанваад тийм ээ Умаа Нанваад альцсан учраас доо дэ шээ сүмбис доо дэдэглээс доо тэдгээр одоо судруудад гэж юм бол энэ додоо гондол лангар шүгэн доо жин дүгүүгүүдийн доо тийм ээ эдгээр судрууд доо дэдэглээ жигчэр дуу чой тамжид раншин медур дог нүүми дүлжаала шадваадан амааныга ёдвис ча чэнэ доин дондуу жоггоо гэж шээсүмба мэтэвартаа гэж мэтэд бартал за юу гэсэн үг гэхээр ингэж айлтснаар бол юу харагдаж байна гэхээр доо дэдэглээ жигчэр дуу чой тамжаа раншин медур дог нүүийн дүлжаа бас байгааг нь харагдаж байна тийм үү. Чой тамжид араншин мебур дог нүүа жигчэр дуу чой тамжаа араншин бүх зүйлийг одоо нэгэн зэрэг тийм ээ ингээд чой араншинжис мадууа гэдгийг доголж чадах шиг. Өмнөх сарын өмнө хэлсэнтэй адилхан чой тамжид жигчэр дог минува римжис тиг гова тийм ээ ийм хоёулаа байгаа гэдгийг талаас нь бол ингэж ялгаад доин дондуу жоо ингэж ялгасан талаас нь бол яг нь судрын утгыг одоо ингэ тавих хэрэгтэй байна гэж. Тэр ямар судар яриад байгаа вэхээр за гай гондэ шадва саммуу тэргүүтэй энэ судрыг. Шээсүмба метавартад гондолжийн доолай сэм замбын додуадаржийн цанид сүмжийн нам шиг салвар дон баадан. Умаави додуадаржийн цанид сүмжийн нам шиг салвар домбын доо ни мэвичэр. Дэртал доо дээлэ сэм замбын додуадаржийн цанид сүмжийн нам шиг салвар домбын доо шиг мажун вичэр. Умаар анжидуу ясан дэрж байгаа шүү дээ одоо. Тэгэхээр доо дээлаа бол Сэмзамбын додоо даржийн Сэмзамбын хүлэн зөвшөөрөгдөхтэй адилхан шаван ёнду гүндэг сүмжээ нам шиг бол салвар домбын доо шиг мажин үежэр. Дэртэл доо дээлаа цанид сүмла арингийн цанижийн дүм маду салвар жэнэ домбын доо шиг мэвичэр шина дэр мачав. Дэртэл дэндэн ёндон жүнэжийн ливүүн доциг жан мэ Маян гондэ шадва самун шээсэг дондом яндаг пагшүүжийн ливүүн досогж дэ маян бич шэна мачив сонсоо мачавар таал гэж. Сэмзэмбийн додуадэржийн цанид сүмжийн нам шиг салвар домбын дооина цанид сүмлаар ангийн цанижи дүү маду салвар чэнэ домбын доо юм би мачав гэж. Дэртэл Сэмзэмбийн додуадэржийн цанид сүмжийн нам шиг салвар домбын ланшигжийн доциг ёдва гааш дэ цанид сүмлаа арингийн цанижи дүү маду салвар чэнэ домбын доо маян бэж гэж. Маян бэж. Дамбуу дэртал сүг чирэл донжийн домба салвар домбын ланшигжийн доцог ёвэж. Дэртал дэ ёдвар Умаа Нанваала сүмба дангма тагва дийч. За Умаа Нанваа дөнгөж сая татсан тэр лүн энэ чинь бол яг нь сүг сэрэл донжин домбо салвар домбын ланшигжийн доцог яваад ингэ үзүүлж штэ гэж. Тэ Умаа Нанваагаас лүн татсан штэ тэ ланшиг юула додоо гондол ланшиг донжин дүгүүгдөө соло чирэл гагна Сэмзэмбийн лүгсүү дүүвийн гаг ашигдүү Сэмла раншин магагваны чой тамжаа раншин медур жигчэрдүү дог миний римжи дигован самбаатан төмбөр дэмбаян шээсүмбэ чиргээд лүн татсан ш. Тэр сүмбийн тэр лүн дама тагва дийж. Тэр юу гэж сүг жирэл донжийн домба салвар домбын шигжин доцог яваа үзүүлж байна. Даг чима дэртаал гэж. Даг чима нь аль үлээ? Даг чима нь бол энэ штэ тийм ээ. Аль үлээ? Дэ цанид сүмла арингийн цанижис дүм маду салвар чэнэ домбын доо маян бартаал гэж. Тийм ээ даг чимаа. Дэртэл Сэмзэмбийн додоо дэржин цанид сүмжийн нам шиг салвар домбын ланшигжийн доцог ёдва гаан шиг гэд нэг юм ярьсан тийм ээ. Гаан шиг. За одоо хоёр дахь даг нь юу гэхээр дэ цанид сүмла арингийн цанижис дүм маду салвар чэнэ домбын доо маян бэж гэсэн. Маян бэж. Даг чимаа дэртэл гэдэг нь дэ цанид сүмла арингийн цанижи дүм маду салвар чэнэ домбын доо маян бартал
дэндэн доцогдээ цанид сумла арангийн цанижи дүм маду салвар чэнэдэн би хорлоо тамын доо маян бичэр мадумна га тамаа ливэр намын намбар чивэн чонхор ямбар талоо гэж ямбар талоо гэж шаян 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 심전빈 다와 덤빈 도이나 심전빈 다와 덤빈 도이나 잔이 춤다 랭긴 잔이지 두마도 살루르 체네 덤빈 도인 гоёртал. За энэ бол бас сонирхолтой асуулт шүү дээ тийм ээ. Ер нь 심전빈 доо гэхээр арангийн цанижи дүүмаду салвар чэнэ 덤빈 доо байх албатай юм ер нь. Заавал шаван юм дүүгүн нөгөө арангийн цанижи дүүваа гүндэг арангийн цанижи мадууа гэж ялгаж салгаж өгсөн. Ийм доо байх ёстой юм уу ер нь? Ийм судар байх юм бол заавал 심전빈 доо байх хэрэгтэй юм. Хоёр талаас нь тийм ээ. 심전빈 다와 덤빈 доо ина гэж шүү дээ. 심전빈 үзэл онолын одоо тэр үзүүлсэн судар болвол цанид сумдаар ангийн цанижи дүм маду салвар чэнэ 덤бин доын гоёртал. 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин доола дэ чавичэр. 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг. Нэг ялгаа байгаа юм да тэгээд. 심전빈 다와 덤бин доо гэх 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин доо гэх хоёрт бол ялгаа байна уу? Энд ялгаа байна уу? Та нар юу гэж харж байна? 심전빈 다와 덤бин доо ина цанид сүмдаар ангийн цаниж дүүмад салвар чэнэ 덤бин дооын гоёртал. 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин доолоо дэйм би чавичэр гэж байна. Их ялгаа байгаа юм. 심전빈 다와 덤бин доо ина 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин дооын би чавичэр. Гэвэл юу гэх юм? Энэ ихний энэ 심전빈 다와 덤бин доо ина 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин доо даа ми чавичэр гэвэл юу гэх юм? Чаваа маж үг. Тэгээд шок гэхээр юу тавих вэ? шаван дэмбэр шаван рангийн цаниж дүүр дөмбийн дооч хойж гэхээр болох юм. Шаван рангийн цаниж дүүр дөмбийн дооч хойж 심전빈 다와 дөмбийн доо юм болтой. 심전빈 доо дарж цаны сүмжээ намшиг дөмбийн доо юм болтой чийчээ. Маянда цаны сүм мадан бичэр шаван жигбүр рангийн цаниж дүүр дөмбийн доо юм бичэр энтер гэх юм уу яах юм? Тийм чойж тавих юм уу? Нэг ялгаагүй л харагдаж байна зүгээр. За доон гоёртал 심전빈 додва даржин цаны сүмжээ намшиг дөмбийн доо дэ чавичэр. Дойна ранжун дангид догвичэр гэж. Дойна юу ранжун дангид догвичэр гэсэн тийм. 심전빈 додва ранжун дангид догвичэр шэсөгжин шажа завын доржүрвийн сүгний сава маян права маян шэсөгж юмжин доцогж ойжин юмжин доцогж ойжин дэртэл дээчэр гинэ. За дэртэл нь юу вэ? Дэртэл гэдэг нь бол ранжун дагны догвич шэсэж сажан завын доржүрвийн сүгний сава маян права маян шэсэж юмжин доцогж ойжин. За энэ сава маян права маян гэсэн энэ доцог болвол юу дэртэл гэдэг нь энэ шүү дээ тийм ээ. 심전빈 додва даржин цанид сүмжээ намшиг 덤бин дооин би чавартал дээчэр гэдэг нь энэ дэт хаана энэ шаян дэртэл дээчэр чи энэ шүү. Дэртэл дээчэр чи сүгний сава маян права маян шэсэж юмжин доцогж ойж байна. Дэртэл гэдэг нь 심전빈 додва даржин цаны сүмжээ намшиг дөмбийн доолоо дэ юм би чавартал дээчэр гэдэг нь 심전빈 다와 дөмбийн доо юм бэчэр. 심전빈 다와 дөмбийн доо юм цаны сүмдаар ангийн цаны дүүмаду салвар чэнэ дөмбийн доо юм гой бэчэр. Энэ хүртэл шүү. Дээчэр гэдэг нь ихнийх нь энэ тал хүртэл.
За тэгэхээр одоо ингээд эндээс харъя л да. Шаян гэж шаян. Сэмзэмбийн даваа домбийн доо ина цани сумла рангийн цани чи дүү маду салур чэнэ домбийн доо ин говор тал сэмзэмбийн довоодорж цани сумжээ намшиг домбийн долоодэ чавичэр. Дөна ранжун данги догвичэр шээс өвчин шажа завийн дор журвийн сүвний сава маян права маян шээс өвчин юмжийн доцог чөөж. За юмжийн донд ийм үг байгаа тийм ээ. Сүвний сава маян права маян. Химээх тэргүүтээ энэ юмжийн дооны цэг чөөж. Дэртэл гэдэг нь Сэмзамбийн додоо даржин цани сүмжээ намшиг домбийн долоо дэймбийн чавартал дийчэр гэдэг нь Сэмзамбийн даваа домбийн дооёна цани сүмлаар ангийн цани дүү маду салур чанаа домбийн дооён говьээчэр мадуна дэртал ран санжээжин даваа домбийн доцыг юмба гааш дэний даваа цүмбээчэр. За энэ хараа. Одоо умаар анжид уу ёсонд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ран санжээ гэдэг чинь аранжлыг хэлж байгаа. Аранжил. Тэгэхээр ран санжээжин даваа домбийн доцыг яна гэдэг аранжлын үзэл онол буюу даваа домбийн доцог, гомжаан зовуу домбийн доцог гэх юм уу? Тэ ламжийн гомжаан зовуу домбийн доцог юм байгаа шиг. Дэний даваа цүмбичэр гэдэг нь ран санжаа бадан дэний гэдэг нь Сэмзамба хоёрыг хэлж байгаа. Сэмзамба хоёр бол даваа цүмба юм а гэж. Үзэл нь бол адилхан юм а гэж. Дамбуу дэртэл дэ задил нийжис недун догви ранжилжийн лам дэмбэж гэж байгаа. Тэгэхээр ранжилжийн лам дэмба ран санжээжин даваа домба гэдэг чинь нэг юм яриад байна шүү дээ, тийм ээ. Юм бэж. За тэгэхээр ранжил бол ламжийн чанаа гэж байна. Нянтой аранжил гэдэг чинь бол ламжийн чанаа. Ранжил цолом жорлом тонлом гэдээ явж байгаа ийм ламжийн чанаа гэж. Сэмзамба бол нөгөө даваан чанаа тий даваа. Үзэл ондынхын талаас Сэмзамба гэж ялгаж байгаа. Тэрнээс Сэмзамбын цоглом жорлом гэж байхгүй шүү дээ, тийм ээ. Ранжил ламаар орсон жавраг маравын дүмтаа мараваач байж болно. Додовын дүмтаа маравын гансагч байж болно. Сэмзамбын даваатай айж гансаг байж болно. Умаа ранжидва умаа танжирвын даваатай айж гансаг байж болно. Умаа танжирвын даваатай мөртлөө ранжил ламаар орсон ч хүн байж болно. Энэ бол хамаагүй. Гэвчиг ранжил ламаар орсон хүний одоо тэр даваа ранжил ламаар орсон хүний ламжийн гомжаан зов Сэмзамбын дүмтаа маравын гансгийн Сэмзамбын дүмтаа хүлээн зөвшөөрдөг хүний одоо гол одоо тэр хоосон чанар Сэмзамбын хоосон чанар тийм ээ. Сэмзамбын одоо үзэл онолыг хүлээн зөвшөөрдөг түүнийг баримталдаг хүний одоо хоосон чанар гэж үзэж байгаа одоо төв үзэл гэж үзэж байгаа тэр үзэл онол нь бол ранжил хоёр хоорондоо бол адилхан байдаг. Дэний даваа цүмбээчэр дамбуу дэртэл задил нийжис недун догвэ ранжилжийн лам дэмбээчэр гэж. Недун догвэ. Заваад нь дэлб хоёроор бол недун гэдэг нь сүнзэн недун догвын ранжилжийн лам дэмбээчэр. Сүад нь зимба тийм ээ. Сүад зимба хоёр бол тусдаа биш ээ гэж. Гадна талын одоо ширээ сандал тэргүүтээ гадна талын энэ объект энэ юмнууд нэг байна тийм ээ байж. Тэрнийг одоо ингээ барьж байгаа оюун ухаан хоёр бол хоорондоо тийм тусдаа зүйл бол биш юм а гэж. Сэмзамбын даваа шүү дээ. Өмнө нэг удаа ярьж л байсан тийм ээ. Сэмзамбын даваа сүнзэн недун догвын ранжил недун догва гэдэг. Нийги донва. Бүх юм сэтгэлийн мөн чанартай учраас гадна талын зүйл түүнийг одоо барьж байгаа тэр оюун ухаан хоёр бол хоорондоо хамааралгүй тусдаа зүйл биш юм аа. Дотоод сэтгэл бол тэрний одоо авиасын ирэхээр дотоод сэтгэл бол тэр гадна талын зүйлийн уг шалтгаан болж байж тэр үзэгдэж, харагдаж, сонсогдож, амтагдаж, мэдрэгдэж байгаа юм аа.
Тэрнээс биш бие даасан бидний сэтгэлээс хамааралгүй гадна талын зүйл гэж байхгүй. Тэгэхээр гадна талын зүйл дотоод энэ оюун ухаан хоёр бол хоорондоо тусдаа бие даасан юм бишээ гэдэг энэ үзэл онол байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр хоёр бол одоо тийм нийгэ донгаа буюу хоёр хоосон гэсэн маягтай. Тэг зай татж донгаа гэсэн үг шүү дээ. Зай шимба хоёр тусдаа биш юм аа гэсэн. Зай шимба. Зай татад гэх маягтай тийм ээ. Ийм ойлголт. За энэ догвын ранж. Тэгэхээр сүнзэн нийдун догвын лам бол ранжилжийн ламын сэмзэмбийн ян даваа ин стэний зүн бэж. За ян хажиг пагсан нийжис доин дангэ жицул швейцар явсрайдан түн мигой бис. За пагсан нී гэдэг нь пагва долдол овон сингээ самбуу хоёрын доин дангэ жицул тийм үү судрын дандан эндэн гэж ялгаж байгаа ёс нь бол швейцар явсрай ловон шиван цодон гамаа лашила тэргүүтэндээ бол хоёртой бол адилгүй юм а гэж. Тийм учраас дондом яндаг бан чой намжин шэсүжин хорлоо тамийн доо намшидлаа сүмбин цанидла дэмгонжин доо инде дэдэр маянна 연돈 준해진 리오당 아예 건데 샷와 서모 шэсог тэр жогбор ригбис метевичер шэсэр гэж. Дэ мете бартаал гэж. За ингэж хэлэх нь бол энэ үзэл онол бол таарахгүй байна. Дангай намжидлаа лигдэн жидэн шицо бонловжийн лүгжийн дангай жичүүл салвар шатнаа дийн жэсү. За тийм ээ дангай лигшид юм богдлан болов дангай лигшид юм бод ловн лигдэн жид. Тийм ээ умаар анжидын шиндаа сурж болсон ловн лигдэн жид. За тэгэл шицо бонлов ловн шиванцо гамал ашила тэргүүтний эдний бол ёсны дангай жицүүл дандан эндэн гэж ялгсан ёсыг бол тодорхой номноод түүний дараагаар пагсангийн шадва магадвала жүнцэн яндаг гоёвэж гэж. Тэгээд түүний дараагаар пагва долдэ ловн сингээ самбуугийн одоо ёсыг ингээд ёс гэж тусад нь ингээд айлдаагууд учир шалтгаан байгаа штэ гэж. Дэртэл дэдэр магад бадэ пагсан нийж дангай жүцүү шицо бонловдон түнно шэвэр жавин чид юм бэж гэж. За тэгэхээр пагва долдэ ловн сингээ самбуу хоёрын ёс бол шицо бонлоос өөр юм ангида юм гэсэн үг биш тийм ээ. Харин түүний одоо түүнтэй бол цохилдуу юмаа гэдгийг мэдүүлэхийн тухайтад ингээд бол шицо бонлын араас бол дангай жицүүлийн үг бол үзүүлээгүй юм. Хэрвээ ловн шиванцодон гамал ашилагаас өөр дангай жицүүл тайлбарлсан болвол түүний дараагаар ингээд номнох ёстой байсан байдал ингээд номноогүй орхисон чинь учир шалтгаантай. Тэр нь бол энд нэр хоорондоо адилхан үзэл онолтой юм а гэдгийг мэдүүлэх тухай. Шэвэр жавын чид юм бич. Хажиг пагсан нийжийн доо жан жарвын дэлба задва мадуг пагсан нийжээс гэж тийм. Пагва долдэ ловн сингээ самбуу 2 бэр доо жан жарвын дэлба задва мадуг дангай жидвийн данж сүрва мазадвис магадва юна шинаа гэж. За тэнгууд одоо хажиг сая ингээ гагалсан тийм ээ. За тусдаа тийм их ёсмос байхгүй. Тэгээ одоо тэр шицо бонловтой адилхан гэсэн чинь хажиг бодож байна. Пагва долдэ ловн сингээ самбуу 2 ширчин доо болоод ондог жан хоёрыг ингээд жарлуулж ингээд тайлбар зохиосноос биш дангай жидвийн данжоо тэгээ дандан эндэнгийн данжоо бол тусдан зохиогоогүй маа гэж. Тийм учраас тэдний одоо юу гэдэг дангай жицүүл гэж тусдаа байхгүй гэж ингэж одоо бодож байгаа тийм ээ. Данжоо сүрва мазодвис магадва юно шина мэтэдэ доо жан жарвын дэлба нийла дэнэ пагсан нийжийн шадва годва гавсу бавна дангай намжидуу ливэр год нүби чирдэ гэж. Ливэр год нүби чирдэ
нүвичэрдэ шэнду дэлбанила салча чивийн шадва мэба гашики лүн намжин дангай намжуд тамбис самбар жошиг. За доожин жавын дэлбаны багсын шадва годва гавсуу бавна дангай намжидлаа лигүр годны вичэрдэ. За хэрвээ байсан болвол яах нь дангай намж боглон болвол одоо тэрийг болвол бүр найдвартай одоо тэрийг болвол ингээд тусна ийм ёсон одоо багвад олтой бол ингэж дандан эндэн ингэж тайлбарласан лонс ингээд самбуу ингэж тайлбарласан гэх мэтлэнгээр бүр өстой найдвартай ингэж оруулах байсан гэж. Шэнду дэлбанила салча чивийн шаба мэба гашики лүн намжаан дангай намжуудаа би самбарж байна. Тэгээд өөр одоо дэлбанила салча чивийн шаба мэба гашики лүн намжаан дангай намжуудаа ба юм гэж тийм ээ. За нэг онцгойрох юмгүй улсуудын ч гэсэн лүнг болвол бас дангай намждууд бол иш татсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнээс бодоод үзэл дээ. Хэрвээ бүр онцгой өмнөө тэгээд тусдаа өөр бие даасан ийм дандан эндэнгийн ёс гаргасан бол бүр найдвартай бүр оруулах байсан шүү дээ. Тэгээд тиймгүй улсуудынхыг ч гэсэн бас оруулсан байгаа. Тэр бодохгүй да. Тэгээ бодоод үзээчтэй гэсэн маягтай л хэлж штэ тий. Шаян пагсангийн лүгла мөн пагсангийн лүгла Дэян лана чива гавчива давын дон шэсгжин гавна ngойсуудын бэ данданжин до мэвартал дэний лана мачива гав мачива шэсэг гавнадын бэ эндэнжин до мэвичэр дэртэл дондом яндаг ба нэ чойнамжин шэсгжин до дэ маим бичэр дакка завар доно дэ явартал шэрүүн юм ба нанцсан дүрэн сүг мэжэсгжин до дэ им бичэр дэртэл данданжин до им бичэр дэртэл до дэ до ниву гарун ганшиг эндэнжин до маим бичэр чима мадуна даажишимбар талоо гэж. Эндэнжин до маян бэчэр. Чима мадуна гэдэг нь эндэнжин до маян гэх юм болвол даажишимба маян бар талоо гэж. Даажишимба имбар талоо гэж. Шэрүүн юм бо нанцсан дүнжирийн сүг мэд гэдэг чинь даажишимба болчих юм бол сүг мэдүр хайлгнах гэсэн үг болно шүү дээ, тийм ээ. За. Шаян шэрүүн юм ба нанцсан дүнжирийн сүг мэжээ суужийн до дандандууд дэлжижин до мэвартал дэйн гоншиг гомбо донжигдууд юм би гоона. Дэ дандандууд дэлбийн до мэвичэр. Тэртэл дондом яндаг паг шээсүгжин до дэмай дээлэр шандуу журваян гавичэр. Дамбуу тэртэл до дэ шэрүүн юм ба нанцсан дүнжирийн сүг мэжээ суужийн до доин гоншигдон гомбо донжигдуу мадан бээчэр. За дэйн гомбо мадан бээчэр. Тэг гундаг дон домбор цанин овооны мэба шаван дон домбор живан овооны мэба ямду дон домбор овооны мэба мадын байгаа шиг. За тэгээ энэ юуны ёсонд бол одоо өмнө ярьсан шүү дээ тийм. Умаар анжидгүй ёсонд бол заавал гундаг дон домбор шаван дон домбор ямду дон домбор овооны мэба үзүүлэх ёстой болохоос шүү. Тэрийг үзүүлээгүй тийм ээ мадын байгаа шиг. Дээсүм ширнингийн доо дийн гомбо юм бэчэр дамбуу дэртэл дээд цанидлаа дэмбэр гомбын доо юм бэчэр. Цанидлаа дэмбэр домбын доо юм бичэр. Ранги самдууны гэж. За энэ ранги самдууны сэмзамба рангийн додоо дэржин цанид сумла ранги цанижис дүм маду салвар чэнэ домбын доин цаншид юу тавьсан гэхээр дондом яндаг паг нэ чо намжин шээсүгжин дооди дойдлаа лүг дээлаа гэдэг нь одоо ярьж байгаа умаар анжидгүй энэ ёсонд бол дэдэр салвар мадан мод дэдэр салвар мод. Энэ дээр өгүүлсэн судраар бол ингээ ранги цаниж дүм мадуу гэдэг бол тодорхой үзүүлээгүй гэж. Сэмзэмбо бол тодорхой үзүүлсэн гэж байгаа тийм. Умаар анжидгүй ёсонд бол тэгж салвар мадын ба юм. Үдий тодорхой үзүүлээгүй боловч дэна цанидлаа дэмгэнжин доо иншээ дагва тасунгийн гонон ойнзэмба намшижин гомбо янам жадуржаадэ түгдэг жогоо гомбор нангоо гэж. За энэ юу гэсэн үг гэхээр хэрвээ энэ тийм ээ дондом яндаг пан чой намжийн овооны мэба намбас сүмбү дэдадэ гэж байгаа энэ судар болвол сэмзамбийн үзлэр болвол арангийн цанижис дүм мадуу гэдгийг бол тодорхой үзүүлсэн. Салвар чэнэ домбын доо ин гэж дондом яндаг пан ээж юм. Сэмзамби ёсонд умаар анжидгүй ёсонд бол ингэ тодорхой үзүүлээгүй. Хэрвээ тийм ээ хэрвээ үзүүлсэн байлаа гэж үзэх юм болвол
санид үзүүллээ гэж бодлоо гэхэд тэр бол санидла дэмгүнжийн доо гэж дэмгүнгийн доо гэж тийм ээ. Ингээд нөгөө нэг санидла дэмгүн гэдэг нь энэ санид сүмийг тойруугаар айлтсан. Ийм судар мөн гэж дагва тасунгийн гоно ойн зэмба намшижин гомбо янам жадвар жаадэ гэж. За тэгэхээр намшид нинжинд энэ хэсгийн судрыг санидла дэмгүнжийн доо гэж байгаа нь бол дагва тасунгийн бандуу хэлсэн болов гэж. Ингэж одоо хэлэх гээд байна л гэж хэлээд тийм ээ. Намшид нинжинд болохоор дондом яндаг ба нэ чойн намжийн овооны ма намбаа сумбо дэдадэ гэдэг бол санидла дэмгүнжийн доо гэсэн шүү дээ. Энэ шээ. Тэгээд дагва талсунгийн гонон ойн зэн байна. Хэрвээ санид сүмжийн намшгийг арангийн санижис дүм мадуу гэдгийг ялгаж тодорхой үзүүлсэн гэж үзэх юм бол наадах чинь дэмгүнжийн доо юмаа гэж хэлсэн гэж. Ингэж хэлэх гээд байхгүй. Тэгэхээр энэ хэлж байгаа хүн хин бэ гэхээр Умар Анжидуу байхгүй. Умар Анжидууд өөрийнх нь үзэл онолтой харшлаад байгаа учраас зовлон гараад байна шүү дээ. Тэгээ ерөөсө товчхондоо энэ бүх ярих гээд байгаа юмны сэдвүүн тэр өөрийнх нь үзэл онолтой харш. Яагаад гэвэл гүндэг ранги цанижис мадууа гэд хэлчихэд байгаа байхгүй. Гүндэг ранги цанижи мадууа гэдгийг хин хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ, тийм ээ. Умар Анжидуу хүлээн зөвшөөрч чадахгүй байхгүй. Тэгэхээр гүндэг ранги цанижи мадуур дэмбийн доо болвол одоо бүр маш тодорхой үзүүлсэн судраа гэж хэлж чадахгүй болчиход байгаа. Умар Анжидуу. Тийм учраас энийг дэмгүнжийн доо гэж хэлхээс өөр аргагүй болох гэдэг байхгүй. Яагад гэвэл дамдынжийн доо гэж хэлж чадахгүй, бас эндүнжийн доо гэж хэлж чадахгүй. Тэгэхээр ер нь бол дондом яндаг нэ чон намжин овооны юм ба намбас сүмбү дэдадэ гэдэг энэ додоо гондол гарсан энэ судар болвол арангийн цанижис дүм адуу гэдгийг тодорхой үзүүлээгүй л гэж хэлж байгаа. Үзүүлээгүй. Умар Анжидууд бол тэр нь амар байхгүй юу? Үзүүлээгүй гэд хэлсэн амар. Хэрвээ үзүүлсэн байлаа гэж хэллээ гэхэд наадах чинь цанид дэмгүнгийн доол болно гэж. Тэгэхээр намшид нимбүүжинд цанидла дэмгүнжийн доо гэд хэлсэн байгаа үг байгаад байгаа шүү дээ, тий? Жалцуу дармаар энэ чинь бүгдийн намшид нимбүүжинд. Эн чинь болвол тэр дондом яндаг нэ чойн намжин овооны намбаа сүмбү дэдадэ гэдэг чинь болвол санид сүм ангийн саниж дүм мадуу салвар чэна домби ванду тана тодорхой үзүүлсэн гэж үзэх юм бол дагва тасунгийн оноо дагва тасунгийн ванду гэдэг нь бол хэрвээ үзүүлсэн байлаа гэж бодох юм бол наач санид дүмгийн доошүүл гэж хэлэх гээд байна. Ингэж л одоо намшид нимбүүжин болвол одоо намшид нимбүүжин буюу нэгснэ залсуу дармаар чинь тийм ээ энэ богдууд бол ингэж л болгоож ингэж айлцсан болов гэж л ингэж хэлэх баха гэж. Тэгээ Умар Анжидууд өөрийнх нь язгуур одоо үндснийх нь өөрийн үзэл онолтой ингээд таарахгүй болчиход байгаа учраас энэ тэглэдэж шүү дээ. Тэгээ одоо миний юугаар бол тийм ингэж тайлбарлах гэдэг юм л та. Ойлгосноор бол. Тэгэхээр намшижин гомбо янам. Тэгээд энэ дээр юу гэж юм гэхээр банчин сонон дагуулан бол тэгж шүү дээ. Намшижин гомбо янам жадвар жадэ гэж шинжлээрээ төгдөг зүгөө гомбор нангоо гэдэг нь энийг шинжилж энийг одоо болгоож байгаа одоо ийм улсууд бол тун ховор байна гэж. Ховор байна. Тэгээ энэ дээр бол одоо банчин ихчаа гэх юм уу банчин сонон дагуулан бол маш их ач холбогдол өгч шүү дээ тийм ээ. Ингээд энэ цанидла дэмгүнжийн доо гэдэг чинь хэцүү байна. Энэ талаар энийг бол шинжлэх хэрэгтэй. Дагва тасунгийн гонон ойн зэмба намшижин гомбо янам юм уу? Одоо энийг шинжлэх хэрэгтэй байна. Энийг талаар шинжилж судалж байгаа улсууд бол тун ховор байна гэж. Түгдэг зүгва гомбор нангуу гэдэг нь бол тэгсэн л үг. Энийг одоо шинжилж байгаа улсууд бол ховор үзэгдэж байна гэж. Ховор үзэгдэж байна.
Дэла чог nga маравабонарэ гэж тий. За чог nga маравабонарэ санитла дэмгэнжин доын цанши мэвэртал дэндэн хорлоо сүмбүү гангийн доцсон мэвичэр. Мадувна мой сүн шиг же сүн жимбаны чоронлан цүндэ гэж. Тэгэхээр бас нөгөө талд бас зарим усуд бол ингэж штэ тий. Санитла дэмгэнжин доо гэж бас байхгүй гэж. Дэндэн хорлоо сүмбүү гангийн тийм ээ. Одоо гондолд байгаа хорлоо сүмбүү одоо 1-р, 2-р, 3-р номын хүрдэг айлцсан тэр судрын тийм үг байхгүй. Тэр одоо дэмгэнжин доо гэж хэлгээ тойроогаар айлцсан судар чи энэ юмаа гэж тавьчих тийм жишээ угаасаа байхгүй. Боцог мэвэж. Хэрвээ байгаа гэх юм бол чи али үзүүлээд тах гэж тийм ээ. Байгаа бол үзүүлээд тах. Гэж сүн жимбаны гэдэг нь ингэж одоо гимтэй байна. Ингээд тийм учраас та нарын буруу гэж хэлж байгаа танд ч гэсэн яг адилхан гэж. Тийм ээ. Сүн жимбаны гэдэг нь одоо Жон Демба гэсэн үг шүү дээ. Жон Демба. Тэ. Мадунан ой сүн шиг жи сүн жимбаны гэдэг нь ингэж одоо буруутгаж байгаа нь бол танд ч бас эргээд адилхан юм аа гэж. Танд ч бас адилхан. Адилхан. Зүндээ яг л оноо шицо бонловжийн лүгла цанид дэмгэнжин дои цанши мэвартал. Дэндэн хорлоо сүмбөө гангийн доцог мэвичэр. Та тэгж хэлсэн дээ өөрөө мэ гэж хэлсэн. Дэртэл ёндон жүнэжин шүвийн лүвөдөн гаи гондэ шатва сомон шисүжин до цанидло дэмгэнжин до маимбар чиранги марева гаан шиг дээлэл огсуу гойн зүнжин мэвич. Мадунан гой сүн шиг. Тий. Яг өөрт нь тийм ээ. Мадунан гой сүн шиг. Мадунан гой сүн шиг гэж. Танд ч гэсэн адилхан тэр гэмч. Ягаад гэвэл тийм ээ. Шицо бонловжийн лүгла, ловон шицоодон гамал ашилагийн лүгла цанидла дэмгэнжин доын цанши мэвартал. Дэндэн хорлоо сүм гангийн доцог мэвичэр. Өөрөө мэг дэртэл ёндон жүнэжин шүвийн лүгүүдэн аяа гондо шатуусан мошисүжин доо цанидла дэмгэнжин доо маямбар чиранги марева гаан шиг дээлэл огсон гойн сүнжин мэвич. Хэрвээ байгаа бол энийг л тавина. Тэр ёндон жүнэжин шүвийн лүгүү те цанид сүм домбин ёндон жүнэжин шүвийн лүгүүгээд додой гондолжин 6 дугаар бүлэг аяа гондо шатуусан мошисүжин додой гондолжин нөгөө нэг юуны дацаг байгаа те дондом яндаг пагшуужийн лүвэн доцог. Энэ хоёр цанид дэмгэнгийн доо гэж тавил энэ хоёрыг тавина өөр байхгүй. Тэгэхээр энийг нь бол та биш гэсэн. Хэрвээ даамадуу гэх юм бол наадах чинь буруу юм а гэм тэгвэл зүвийн тавиадах. Зүвийн тавиадах гэд өөрөөс нь асууж байгаа. Эргээд асуух, тийм ээ? Асууж. Хажиг намшидлаа сүмбийн цанидлаа дэмгэнжин доодон цанид дэмбэр гомбоодан шивийн дэмгэнжин дооны донжигдуу додоо методик. За хажиг намшидлаа сүмбийн цанидлаа дэмгэнжин доо гэж хэлэх. Цанидлаа дэмбэр гомбоо гэж. Шивийн дэмгэнжин доо ингээ хоёр нэр томьёо гарчаад байна ш. Цанидлаа дэмгэнжин доо гих цанид дэмбэр гомбоо гэж хэлэх. Энэ хоёрын бол хоёр нэг утгатай гэж одоо бодох нь бол буруу юм а гэж. Мэдээд намшидлаа сүмбадэ умаавын додоо даржин цанидлаа дэмгэнжин вандуужээ. Чима сэмзэмбийн додоо даржин цанид дэмгэнжин вандуужээ гэж. За энэ том ялгаа гарч ирж байна тийм ээ. Намшидлаа сүмбийн цанидлаа дэмгэнжин доо гэдэг чинь бол умаавын додоо даржин цанид дэмгэнжин вандуужээ аваа гэж. Умаавын гэдэг нь умаар анжидуу өөрийгөө хэлж байгаа тийм. Умаар анжидвийн додоо даржин шаван янду гүндүү сүмжийн нөгөө арангийн цанид дүү мадуу тэрийг тавьж байгаа маа. Сүүлийн тэр цанид дэмбэр гомбоо гэдэг чинь чимээ сэмзэмбийн додоо даржин цанидлаа дэмгэнжин доо гэж. Тэ шаван жаван овоо нэмээ гүндээ цанийн овоо нэмээ ба янду дондомбон овоо нэмээ ба гэж ялгсан тэрийг хэлж байгаа гэж. За тэгэхээр энийг тун сайн ялгах нь шүү дээ. Хажиг цанидлаа дэмгэнжин доо цанид дэмбэр гомбоо гэдэг юм бол хойж ер нь бол адилхан л үг шүү дээ тий.
санидлаад дэвгон санид дэвбургон баг. Яг энэ ладунгийн нам яг л нэг нь санидлаа, нэг нь санид дэвбур гэдэг ингээ хоёр яц үгсэн ялгаал энэ дээр байна шүү дээ тийм ээ. За өнөөдөр энэ үрээ завсарлаа да. Тэгэхгүй цаг нь болохоор очиж. Энэ хойдолч гэсэн холбоотой хаваа хажиггаабруу цаним явж байгаа чидэж юм гэсэн юм. За энийг дараагийн хичээл дээрээс орё. За өнөөдөр хичээлээ энэ үрээ завсарлаа. Дараагийн хичээл дээрээс үргэлжлүүлээд ярья. Баярлалаа баяр та.